Хүн төрөлхтний түүхийг эргэн харахад олон гайхалтай, олд амжилт, дэвшилт, бүтээн байгуулалтууд бичигдсэн байдаг ч бидний амьдралд хар дарсан аимшигтэй мөчүүд ч гэсэн дутдаггүй. Түүхэнд хүний амьдралыг төгсгсөн хэд онцгой аимшигтэй нууцлах өгөхлүүд бий. Зарим нь байгалийн аимшиг айн улмаас, зарим нь шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй вирусын нөхцөл байдал тохиолдсон байдаг. Эдгээр өгөхлүүд нь зөвхөн тухайн хүн болон гэр бүл төдийгүй нийт хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд зарим нь бидний түүхэнд онцгой эмгэгтэй хуудсуулж үлдсэн юм. Түүхэнд аимшигтэй өгөхлүүдийг бид зөвхөн сонирхолтой үйл явдал төдийхнөр биш, харин хүний төсвөр төвчээр амьдралын үнд зүйлсийн талаарх ухаарл, сургамжийн их сурвалж хэмээн ойлгох хэрэгтэй. Ингээд бүгдээрээ түүхэн тэмдэглэгдсэн хамгийн жигтэй аимшигтэй 10 үхлийн тухай дэлгэрэнгүй өгүүлье. 1. Цэзрийн үхэл. Гай Юлиус Цэзар бол Ромын эзэнт гүрнийг байгуулах эхлэлийг тавьсан агуу жанжин удирдагч юм. Түүний амьдралын төгсгөл хүн төрөлхтний түүхэнд хамгийн аимшигтэй нууцлах үхлийн нэг гэж тооцогддог байна. Манай эртний өмнөх 44-р оны 3 сарын 15-нд Ромын сенатын танхимд болсон аллага түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн зартай үйл явдлуудын нэг юм. Цэзрийн аллага болохоос өмнө улс орон даяар түүнийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байлаа. Тэрээр хаан судал санаарахад хэтэрхий их хэрэг мэдэл олж авсан хэмээн Ромын сенаторууд түүнийг эсэргүүцэж, эцэст нь буруутаар өдөрдүүлсэн 60 орчим сенатор Цэзрийг алж Ромын бүгд найрамдах засаглалыг хамгаалахаар шийдсэн байна. Аллага болох өдөр Цэзрийг сенатын танхимд ороход нөхөрсөг мэт харагдаж байсан сенаторууд гэнт худгуурн дайрч түүнийг 23 удаа хутгалсан гэдэг. Тиймээс хамгийн итгэлтэй нөхөр байсан Марк Брутег өөрөөс нь урсныг мэдсэн Цэзар чи хүртлүү буруут минь хэмээн хэлсэн бөгөөд хожим энэ үг нь Ромын улс төрийн урвалтын хамгийн том бэлэгдэл болж үлдэж хутгалтыг эхний мөчөөс Цэзар өөрийгөө хамгаалалгүй хувь заяагаа хүлээн зөвшөөрсөн ба энэ үйлдэл нь магадгүй түүний итгэл алдарсан сэтгэл санааны сүрлийг илтгэсэн үйлдэл хэмээн судлаачид үгэндэг. Түүний үхэл Ромын түүхэнд томоохон эргэлт авчирсан ба энэ үйл явдлын дараа Ромын бүгд найрамдах засаглал доройтож Марк Антони болон Октавиан нарын дайн зөрчил хурцдсан байна. Эцэст нь Ромын эзэнт гүрэн байгуулагдаж бүгд найрамдах засаглал бүрэн мөксөн юм. Гай Юли Цэзарын амьдралын төгсгөлөнд эрх мэдэл уралт хүний итгэл найдварын үн цэнийг эргцүүлэх томоохон сургамжуулж үлдээж. Цэзарыг худгалах үед болсон аимшигтэй дүр зураг түүний амьдралын замд үхэл өнөө хүртэл уран зохиол кино судалгааны гол сэдэв байсаар байна. 2. Анна Болейн. Анна Болейн бол Английн түүхэнд онцгой улмөр үлдээсэн хатан хаадын нэг юм. Тэрээр 8 дугаар Хенри хааны 2 дахь эхнэр болж Английн шашны шинтгэлийн гол шатгаан болсон ба хувь зайнч туйлын эмгэлтэйгээр төгссөн билээ. Түүхэнд Анна Болейныг өндөр боловсролтой, төгс хүмүүжүүлэлтэй, үзэсгэлэнтэй нэгэн байсан юм тэмдэглэн үлдээсэн байдаг. Ийхүү 1525 онд Хенри хаан Аннаг анх харсан даруйдаа дурлаж түүнтэй шуутхан гэрлэхийг хүссэн байна. Тухайн үед Хенригийн анхны эхнэр Арагон Кэтрин түүнд эрэгтэй хүүхэд төрүүлж өгөөд бол Анна Болейн хааны хувьд шинэ итгэл найдварын эхлэл байв. Хенри хаан Аннад дурсан нь католик шашны эсэргүүцэл, шашны удирдлагын эсрэг бослого дэгдээхэд хүргэсэн аж. 1533 онд Хенри Анна хоёр хоримлож Английн сүм Ватиканаас салсан нь Английн шашны шинтгэлийн эхлэл болж. Гэвч Анна Болейн 8 дугаар Хенриг аж аргалтай байлгаж чадсангүй. Тэрээр эрэгтэй өв залгамжлагч төрүүлээгүй бөгөөд түүний охин нь 1-р Элизабет байлаа. Үүнээс болж хааны итгэл алдарч Аннаг бол элдв залмихээр хааныг татсан нийгэм занл хийл учруулсан гэж үзэж байгаа хүмүүсийн тоо өсөв. Ингэж явсаар 1536 онд Аннаг садар самун хааны эсрэг хуулиан зохион байгуулсан юм яллаж цаазлах шийдвэр гаргажээ. Тэр жил нь Анна Таврын ордонд хоригдож 5 дугаар сарын 19-нд цаазлуулсан юм. Анна Болейн хамгийн сүүлд үхэх өмнө ингэж хэлсэн байдаг. Миний үхэл хаанд ашиг авчирна хэмээн найдаж байна гэж хэлсэн. Түүний үхэл Английн хааны гэр бүлийн дотоод зөрчил, Хенригийн шунал, улс төрийн шашны томоохон тэмцлийг илтгэж байсан бөгөөд Анна Болейн түүхэнд зөвхөн эмгэл үхлүүдээр бус Английн сүмийг Ватиканаас салгах эхлэл тавигдсан юм. 1-р Элизабет хатан хааны их болсон гэдгээр мөн мөнхөрмөлж. Түүний амьдрал үхэл нь Английн түүхэнд төдөөгүй дэлхийн хаад хаттай амьдралыг эргцүүлэх чухал түүх болж үлдсэн билээ. 3. Распутин. Григорий Распутин бол Оросын түүхэнд хамгийн маргаантай нууцлаг хүмүүс нэг үлээ. 19-р зууны төгсгөл 20-р зууны ихээр тэрээр сүмийн новлогч, эмч, улс төрийн зөвлөх байсан ба цайр 20-р Николас хааны гэр бүлд үйлчилж гиснээр бүр илүү хүчтэй нөлөөтэй хүн болж овсон. Гэвч хожимо тэрээр түүхэнд хамгийн аимшигтай жигтэй өхлөр бүсүм гэдгээрээр дурсагдан үлдэж. Распутин анх жирийн тариачны амьдралаар амьдарч байсан ч хүчрхэг ховстогч, домын эмч, сүнслэг удирдлагчийн дүрээр ялгарч Оросын хаан 2-р Николай болон хатан Александрагийн итгэлийг хүлээж чадсан байна. Түүний шид түчээрээ хааны өв залгамжлагч Алексейг идгэж байсан гэх том хүртэл байдаг. Дун удлуу түүний нөлөө Оросын хаан засгийн шийдвэрүүдэд оролцох хэмжээнд хүрсэнд олон хүнд таалагдав. Ийхүү явсаар 1916 оны 12 сарын 30-нд Распутиныг алах хувилдаан хэлж. Түүнийг алсан хүмүүсийн бүлгийг Юсупов хунтайж тэргүүлж Распутиныг Орос орны эсрэг томоохон аюулгаж үзчихв. Эхлээд хэд Распутиныг өрөөндөө орж түүнд хортой хоол ба дарс өгсөн ч Распутин огтонч өгсөнгүй. Ийхүү хор үйлчлэхгүй болохыг хараад Юсупов хунтайж түүний толгоор буутжээ. Гэвч Распутин өксмөд төвчж байгаад гэнт бусан цухлааж гисэн гэдэг. Түүний дараа түүнийг ахин буудаж гараараа боож улмаар цогцыг нь Москва мөрөнд хайсан байна. Хожим нь Распутины цогцыг болоход тэрээр бууны сумнаас биш гол живснээсээ болоод амьсгал хураагдсан гэж тогтоогдож байна. Хэрвээ бид эндээс дүгнвэл хордуулаад бас буудаад нэмэг байх Распутин амт хэвээл байсан гэсэн үг юм. Хожим Распутины үхлийн түүхүүд хамгийн гайхалтай вирусын үхлүүдийн нэг хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд түүний амьдрал нь Оросын хаан засгийн төгсгөл Оросын хувьсгалын өмнөх үеийн бэлэгдэл болсон байна. 4. Помпеотын иргэд. Манай эртний өмнөх 79 оны 8 дугаар сарын 24-нд Итали
Италийн Везувийн галтуул гэнэт дэлбэрч эртний Помпеодын хэдхэн цагийн дотор халуун хайлмагч живүүлж. Хотын иргэд эхлээд газар хөдлөлт мэдэрч зарим зүгтаасан ч ихэнх нь галтуулын хор хөнөөлийг дутуу үнснээр 16,000 гаруй амь үргэцсэн гэдэг. Дэлбэрлэлээс үүдсэн лаа халуун чулуу хар үнс нь 30 км өндөрт хүрч хотыг 4-6 метрийн зузаан лаган дор оруулсан байна. Хожим нь энэхүү амьд оршуулгын Помпеог цаг хугацаанд гацсан мэт хадгалж археологчид хүний сүүлчийн мөч өдөр тутмын амьдралын дүрсийг бүтэн зууны дараа нээх боломж олгосон юм. Өнөөдөр уг суурь байгалийн аюултай хэрхэн тэмцэх талаар хамгийн хүчирхэг сургамжуулсаар ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдэн аялагчдыг гайхшуулсаар байна. 5. Титаник хөлгийн сүрэл. 1912 оны 4 сарын 15 түндэрлэгтний түүхэнд хамгийн эмэглэл далайн ослуудын нэг болсон юм. Энэ Титаник хөлгийн сүрэл байлаа. Атлантын далайд мөсөн уул мөргөсний улмаас тус хөлөг живж 1500 гаруй хүн амиа алдсан. Энэ үйл явдал нь технологийн дэвшилд итгэх итгэлийг хөсөрдүүлж аюулгүй байдлын стандартыг эргэн харах шалтгаан болсон юм. Титаник хөлөг 1912 оны 4 сарын 10-нд Английн Саутгемптон бомбтоос хөдөлж Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотыг зорж байв. Орчин үеийн дэвшилтэй технологиор бүтээгдсэн живэх боломжгүй хэмээн сурчлагдаж байсан энэ хөлөг ослын үед ус зайлуулах системийн доголдол аврах ажиллагааны хангалтгүй байдлаас болж олон хүний амийг аврах боломжгүй болжээ. Хөлөг дээр ойролцоогоор 2200 хүн зорчиж явсан ч аврах зав нь ердөө 1178 хүнийг багтаах багтаамжтай байв. Сүрлийн гол шалтгаан нь мөсөн уул мөргсөн осол төдийгүй аюулгүй байдлын зохион байгуулалт хангалтгүй аврах завны тоо хүрэлцээ үзэрэг олон хүчин зүйлтэй холбоотой юм байна. Энэхүү эмэгтэй явдлын дараа усан онгоцны аюулгүй байдлын дүрмийг шинжилж олон улсын стандарт тогтоох чухал өөрчлөлтүүдийг хийсэн юм. Титаникийн сүрэл зөвхөн далайн ослын түүхэндх үйл явдал биш, харин хүний амьдрал аюулгүй байдлын үнд зүйлийг эргцүүлэх сургамжилж үлдсэн билээ. 6. Гиген Лауренсийн хөл. Гиген Лауренс бол христийн шашны ихэнх үеийн итгэгч Ромын католик сүмийн санаартан байсан бөгөөд түүний үхлэн түүхэнд хариг сэрцгээ хатлаа сэтгэл хөдлөмж үйл явдал болж үлдсэн байна. Манай эртний 258 онд Ромын эзэнт гүрний Валериан хаан католик шашныг хавчин шахаж санаартнуудыг устгах сүмийн эд хөрөнгийг хураах тушаал гаргасан байна. Харин Лауренс сүмийн хөрөнгийг эзэн хаан тушаахын оронд ядууст тараан өгч. Хаан энэ тухай мэдвч түүнийг баривчилж хөрөнгийг буцаан авчрахыг шаардсан ч Лауренс татгалзан харин ч Ромын ядуусыг сүмийн үнд эрдэнэ хэмээн өргөмжилсэн гэдэг. Энэ үйл явдал нь Валериан хааны уур хилэнг хөдөлгөж Лауренс хамгийн харигс цаазын ялыг оноосон байна. Түүнийг амьдаар нь төмөр торон дээр шарх ял толгож түүхэнд өгөөснээр Лауренс өөрийнхөө зовлон шоолон шатаж байх зураа ингэж хэлсэн байдаг. Нэг талыг нь болгоо шарчих шиг боллоо. Одоо нөгөө талыг нь эргүүлчих хэмээн хэлсэн гэдэг. Энэ нь түүний итгэл үнэмшилтэд бат зогссон сэтгэлийн тэнхээгээр бие махбодын зовлон даван туулсан гайхамшигтай жишээ юм. Гиген Лауренсийн үхэл христийн шашинд ариун үйл хэрэг итгэлийн хүчийг илэрхийлэх бэлэг тэмдэг болсон бөгөөд түүнийг өнөөдөр Ромын католик сүмд гентнэр өргөмжилж хүндэтгэн дурсдаг. 7. Делфина Лалори. Хатагтай Делфина Лалори бол 19 дугаар зууны Америкийн Нью Орлеан хотод амьдарч байсан баян язгууртан эмэгтэй бөгөөд түүхэнтэй хамгийн хэрцгий жигшүүрт үйлдэлээрээ алдартай нэг юм байв. Тэрээр боолуудаа туйлын харгисаар тамлаж амь насыг нь бүрлэгдэг байсан нь илчлэгдэж энэ хэргийн улмаас амьдрал нь эмэглэлтэйгээр төгсөж 1834 онд түүний харчид гал гарсны дараа гал унтраах багийнхан байшинд нэвтэрч аимшигт нууцыг нь илрүүлсэн байна. Тэд боолуудыг гавлсан өсвөлөнд нэрвэгдсэн байдалтай болж зарим нь хүн хэмээхийн аргагүй харгис туршилтын золиос болсон аж. Энэ үйл явдал нь олон нийтийг зочролд оруулж уур хилэнг нь бадраасан юм а. Үүний дараа ууртай иргэд түүний харшийг шатааж Лалорыг цаазаар авахыг завцсан ч тэрээр Европ руу амжиж зугтан гарчээ. Түүний үхэл нь тодорхой бус бөгөөд хожим Парист нас орсон гэх мэдээлэл бий. Өнөөдөр Делфина Лалоригийн үхэл Лалоригийн нэр харгислал ёс суртахууны дөрөөтлийн бэлэг тэмдэг болон үлдэж түүний аимшиг түүх олон хүний сонирхлыг татсаар байна. 8. Фаужены осол. 1943 оны 9-р сарын 6-ны өдөр Америкийн Техас мужийн Фаужен хотод болсон аимшигт осол олон хүний аминд хүрч түүхэнд хамгийн хачиргалтай өхлүүдийн нэгээр тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед Фаужен хөдөө аж ахуй, ялангуяа эрдэнэ шишийн үйлдвэрлэл экспортын томоохон төв байсан бөгөөд осол агуулгад хоригдлогдсон эрдэнэ шишийн тоосонцороос үүдэлтэй байв. Хэдийгээр эрдэнэ шиш өөрөө аюулгүй мэт санагдагч түүний тоосонцор агаарт их хэмжээгээр хоригдлогдох үед маш тесрэмтгий шин чанартай болдог байна. 1943 оны тэр өдөр агуулга доторх тоосонцор цахилгаан очноос үүдэн дэлбэрч улмаар ойролцох барилгуудыг сүрүүлж. Дэлбэрэлт өглөөний цагаар болсон бөгөөд агуулгад ажиллаж байсан хүмүүс болон ойр орчмын оршин суугчид аимшиг сүрэлд өртсөн байна. Энэхүү ослын улмаас 51 хүн амиа алдаж 200 гаруй хүн хүнд гэмтэл аван Фаужен хот бүхэлдээ нурж сүрж. Уг үйл явдал аж үйлдвэрийн аюулгүй байдлын стандартыг сайжруулах, эрсдлийг урьдчилан тооцоолох чухал шаардлагуудыг тод харуулсан юм а. Өнөөдөр ч энэ осол аж үйлдвэрийн салбарын сургамжуулж ажилчдын аюулгүй байдлыг хангахын төлөв тэмцлийн бэлэгдлээр байгаа. 9. Ходемчукийн хөл. Валерий Ильич Ходемчук нь 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн үеэр хамгийн түрүүнд амиа алдсан хүн гэж бүгд тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр шөнийн ээлжинд насаасны оператороор ажиллаж байсан бөгөөд 1986 оны 4-р сарын 26-ны шөнийн туршилтын үед реакторын үндсэн хэсэг дэлбэрэх мөчид насаасны өрөөнд байж дэлбэрэлтийн хүчтэй дөрвөлт насаасны өрөөг тэр чигт нь нурааж газар доор буусан тул Валерийг аварч гарах ямар ч боломж үлдээгүй. Түүний биеийг хизээж олж авч чадаагүй бөгөөд ослын дараа реакторыг битүүмжүүлж цацраг алтхаас хамгаалах бетон ханаар бүрхснээр түүний шарил бүр мөсөн тэр дотор үлдсэн гэдэг. Энэ эмэглэл явдал нь Чернобылийн ослын хамгийн ихний хүний амь ирсэн хэрэг төдийгүй атомын эрчим хүчний аюул ослын бэлэгдэл болон үлдсэн билээ. 10.
Техасын алуурчин лифт. Хитошигийн хэрхэм Америкийн Техас мужийн Хьюстон хотод эмчээр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 8 сарын 16-нд эмнэлгийн лифтний услаар ханастаа амиа алдсан эмийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр өглөөний ээлжид ирж явахдаа эмнэлгийн лифтэн суух үеэр хаалганд гинт таагснаас олж босрах шалтгаан үүссэн байна. Тэрээр лифтний хаалганд толгоогоо хавчуулан амиа алдсан бөгөөд хаалга түүний толгойг хавчуулсан шалтгаан нь хожимо техникийн алдаанаас үүдэлтэй эмийн бөгөмж. Энэхүү эмгэгнэлт хэрэг нь эмнэлгийн орчин дахь техник аюулгүй ажиллагааны дүрм журам томоохон сургамж үлдээж. Тус эмнэлэг болон бусад байгууллагууд лифт тоноод хөрөмжийн үйлчлэг засвар үйлчлэгийг тогтмол хийх аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдөх шаардлагатайг санамссан явуулжээ. Хитошигийн золгүй үгэл нь ганц хүний алдаагаар ус техник болон хүний хүчин зүйл аюулгүй ажиллагааны хяналтыг орхитуулсан нийтлэг дутагдлын гол жишээ болон үлдсэн байна. Та бүхэнд ярьж өгсөн эдгээр 10 түүх нь хүндрэлтний түүхэнд хамгийн хар бараан айдас төрүүлэн үйл явдлуудыг илтгэхлээ. Үхэл амьдралын эцсийн цэг боловч зарим үхэл нь зөвхөн хувь хүн төдийгүй нийгэмд гүн нөлөө үзүүлж, соёл итгэл үнэмшил, аж үйлдвэр, аюулгүй байдал зэрэг олон талын асуудлыг эргэцүүлэхэд хүргэдэг. Ийм түүхүүд бидэнд зөвхөн айдас биш, харин амьдралын үн цэнийг ухамсарлах, алдаанаас суралцах, амьдралын жижиг зүйлсийг үнэлж хайрлах хэрэгтэйг сануулдаг. Түүхийн сургамжийг бид цаашдын амьдралдаа үргэлж санаж явах нь хэрэгтэй илүү дээ. Ингээд дэмжлэг харагдсан бол та бүхэн лайк дарж subscribe хийгээрэй.